Малчин боёнгийн ээж 80 настай эмээгийн ойг тэмдэглэхээр олон хүн цугларч найр хэлэхэд бэлэн боллоо. Ямаа сахалтай ягжгар туранхай өвгөн найрчин олныг ирэм дараагаар ажиглаж сахлаа ирмээр. Хөөе таминаа. Юуроо хэлэх хүн байна уу? Хөөе найрыг чинь өрөөнөөр хэлдэг үстэй. Вэйсэн байтчим уу? Хитгий бай. Бид нар бүгдээрээ тэр зовоо тэр зөв гэж дуугаа дэмжсэн боловч ерөөл хийж чадахгүй байхгүй болохоор мэл гахаж холгон суулаа. Тэгсэн эмээгийн хүү буян би нэг ерөөлчийг сайн таньнаа. Тэр ерөөлч хэний ч зорилгонд татгалздаггүй. Хийж гараад төд удалгүй нэг ерөөлчийг дагуулад ороод ирлээ. Тэгсэн нөгөө ерөөлч дүнгийн сайхан хүүхдийн найр ерөөл хийж байгаад нанжиж яахан зоогч хаад улаан зэр дулчихсан орж ирдэг юм байна. Тэгснэ ерөөлч орж ирснээр найр чин олны өмнө мэ хийж яснаа. Гадуур хурцаа тайлаа. Бүлтгэр нүдээ жаахайлгаад дагцгар толоогоо дайлжийлгаад ийш тийш ажиглаж баруун орон дээр нэг нэрээ бүгд хойморт нэг эмээ үзэгдэж. Энэ мэтэр алийг харж хэнийг нэрлэж гүйцэв. Тэгсэн манай ерөөлчийг сууж амжаагүй байтал өмнө нь хундагтай сарахад бэлтэлцэж. Манай ерөөлч маань хундагтай юм руугаа хөдзөөгөр дэлгэж басаад үлгээдээ жаалруу зааснаа. Хүү үсттэй хэд сэтгэл хангалан толгойд авлаа. Тэгснэ чухам хиний хаанхын хүү болохыг асуудгүй дэнтгэл зээ анаатын ээжикэн алан болсонгүй дараа бараг таавынхаа даанч хайдаггүй экрэж үсгсэн ээжикэн ингүй хөрхөнгөө улчин ихтэй аавынхаа бүхэдээ хайдаггүй сартайсан нүдтэй сартайсан чигтэй сүмбисэн гурвтай сартайсан хамартай хичээлээ хүүхдийн найрыг чиндүүлж хүмүүсийн шимэлтгийг сонссон бололтой ерөөлөө бушууган дуусаж сарахтаа хөдлөлөө. Бицхан эндүүр гаргасандаа баахан эвгүргэж хөлсөө туслаж байсан ерөөлчд оюун төгөж очоод чихэнд нэг юм шимэл гэнтгэл зээ би сая бэлэг дэмбэрлээ бодож хамгийн отхон үг ерөөс юм аа. Одоо харин найрынхаа гол эзнийг ерөө ёо. Зээ 80 насны орд бэлгээд автаас байлаа наашаа зууж байгаанаас бүр лимит авдаг. Эдгээр залуу үеийн тухай эхлээд би ёо. Зээ чи бисүн гомцогтой чимсэн удаа хаттай ганга шааз шиг цагаан анган хүүхэн байсаа. Хич хүүхэн цууж ирснийг цайлаг бүсгүрний тэр нүдээр ирэхэд найран гисэн одоо төвдөж. Хүмүүс сайхан өрөөж байна. Ерөө Баатар шигэ. Гитгий. Уг нь энэ үгэд ерөөлийн төгсгөл хэлэх ёстой шүү дээ. Тэгсэн найран гисэн бол ингэж горим автлаа. Тэгсэн манай ерөө Баатар шигэ гэдэг үгийг сонсноо. Аягтайгаа хальтайхан шимж байдал. Радиогоор бүрний тухай нэвтрүүлэх гал. Тэгсэн гэнтгэл онгоцноос байсан. Зээ! Гүтэн жороо, гүтэн дээр утгатай ч юм хоёр чигтэй ч юм хоёр нүдтэй. Толгоогоор тавгадаг тааснасаа босгодог. Гэр хийцэн чил найран гэсэн бол гэр хийлээ хэлдэг юм байна. Тэгсэн манай юу яасан гэж атаа аюу урд ахватай заснаа. Саймаар ундаг сайхан хүүхэн байсан. Оюунбар ундаг ганган хүүхэн байсаа. Хич хийснэ л. Хоошоо лаг хийж сууснаа. Жаахан чаргаа хүн махан хүнснүүд хүрэл чулуун зүрхтнүүд эрэлт наранд мөнгөрсөн гимби богч үдээднүүд хийж үдээ хавирч хэлэхтэн ойгоо тэмдгэж байсан эмээ тэргүүдийн хүчит намжиж буйнаа дэлгэр гэж ийч бас бууwайхнэ гитгий. Тэгсэн манай ерөөчийн нэмэрлэг зогсоохгүй залууч мөн сайхан яриад ерөөж байна. Алийг та нар гараа салхи хамсаад ирээч. Гээд мөн дээрээс нь татаад аваад. Манай энэ ерөөч хаяа нэг юм дэвгүй зантахаас биш. Ууг нь сүрхий ерөөчийн нэг гэдэг нь харагдаж байгаа үстэй.